Хүүгийн маргааш юмнуудыг аваарай. Банана бүрст хосч өгсөн мэл тээ. Цэнийг өгөөд өглөө. Бит. Цэн дээрээ чийдээд. За, баярлалаа. Энийг би авч яваа. Энийг талын хийцтэй барцтай цай өглөөний цэн дээрээ уугаад. Энийг аваад. Энийг би ажил дээрээ авчиж уугаад. Эрт явж учраас өглөөний цай бэлдэж амжихгүй. Тэгэхээр нэг илүү яах вэ? Тэгэл та харин зурган дондоороо нэг идчих. Өглөөний цэн дээрээ саяны боо банан идэх тахалтай өстэй. Оо янз чист амар үеиг үйд. За өглөөний 8 цаг болж байна. Одоо тун удахгүй зураг авалт маань эхлэх гэж байна. Тун удахгүй бас та нартай дараагийн гоё шинэ уран бүтээлээрээ мэдчлэх гэж байна. За манай эхнэр миний өглөөний цаг байнгын бэлдэж өгдөг. Тэгээд хаяа бас одоо амжихгүй завгүй үедээ Талын Монголын боорцогтой цаг санал болгодог манай эхнэр. Энэ бол үнэхээр амар, надад бол үнэхээр таалагдсан. Сүүлийн үед ийм завгүй үед ингээд машинда бөглөрөл таглагралд байнгын хэрэгжилж байгаа. Надад ерөөсөө энийг задлаад буцалсан ус багт хангалттай. За бэлтцүүд нь энэ байна. Йоо энэ гоё юм хийцтэй цай өнөртэй, борцтой, шар будаатай. Яг нэг гоё гэрийн цай ууж байгаа юм шиг санагдаад байдаг. Борцгоо хийлээ. 300 г буцсан усаа хийлээ. 3 минут. Халбаган сэрээ. Нас яваад 30 минут болсон чинь жоохон өглөөний цай майгаа уугаагүй гарсан үедээ нүд бүрдээ чигшүүгээд цай холдоод байдаг болсон байна. Хандаа баярлаа. Таны минь амт 5000 төгрөгөөр Талын Монголын боорцогтой цайг ингээд аваад уучаад бол маш хямдхан бөгөөд уяг, нүнжиг, тослогтой, өтгөн, сайхан гэдэг шиг үнэхээр гоё одоо амттай өглөөний цай болчихлоо. Зөвхөн өглөөний цай гэлтгүй одоо өдөр оройн хоолоос идэж амжихгүй үнэхээр одоо завгүй явж байгаа үед бол энэ Талын Монголын нэг 5000 төгрөгөөр аваад хаа байгаа газараа бөглөө таглаанд ингээд халуус байхад л болчихно. Энийг ингээд хэрэглэхэд бол үнэхээр сайхан уяг, өл дааж байна. Үнэхээр амттай байна. Бичлэг үзэж байгаа та нар маань бас энэ Талын Монголын боорцогтой цаг өдөр тутмын завгүй амьдралдаа хэрэглээд амтлаад үзээрэй. За удахгүй зургандаа орлоо. Баярлалаа.